За хай зөвшнүүд өнөөдөр би та нарт Black та нартай хэрхэн яаж танилцсан түүхээ хуваалцъя гэж бодлоо. Анх Demon Slayer-ийн Infinity Castle-ыг үзгээд үүдэнд нь очрлоо зогсож байсан чинь энийг хүсэн байхгүй үедээ би болохоор тухайн үед зүгээр л нэг шоколад юм байна да гэж ойлгоод тэгээ кино үзэж байхдаа дундуур нь задлаад идээд үзсэн чинь бүр үнэхээр гоё амттай. Тэгээ дээр нь шаржигнсан хамгийн гол нь шоколад гүзээлгээ хоёрыг ингээ холцсон. Тэр нь болохоор нэг тийм час хийсэн гоё амттай байсан. Тэгээ тэрнээс хойш би ер нь болвол байнга л идэж гин миний хамгийн дуртай амттнуудын нэг болсон. Тэгээ хамгийн гол нь энэ жижиг хэмжээтэй болохоор цүнхэн даваа авчихад маш авсаархан идэхэд үег. Тэгээ миний хувьд болохоор өглөөний цайгаа ууж амжаагүй үедээ ч юм уу эсвэл шүн бичлэгээ эвлүүлээд сууж байхдаа нэгийг идсэн байхад бол маш гоё сэрэгдэг. За тэгээ та нар маань ч гэсэн яг одоо хажуудаа дуртай снэкэ тавиад Black Tundra тавьсан байгаа бол хамтдаа 2025 онд гарсан Чиний цагтл гээд маш хөөрхөн анимыг хүлээн авч үзцгээе. Sorry, зуны амралтын дараа Сөүлээс жижигхэн тосгонлуу нүүж шин сургууль шилжихээр хол замыг зорж байна. Багтаа бол одоо очих байгаа тосгондоо амьдарч байсан бөгөөд эмээ дээрээ ямар тайч ирлээ. Маргааш нь шинэ ангидаа орсон ч өөрийгөө танилцуулж чадахгүй их л айсан шинжтэй. Учир нь өмнөх сургуульдаа бусдад дээрлэхүүлдэг байсан Жимин гих охиныг өмөрснөөс болоод ангийнхны хүүхдүүд тэр хоёрыг хамттан дээрлэхэж гадуурхаж эхэлсэн юм байна. Тийм болохоор сургуулаасаа шилжсэн байж Жимин ч ялгаагүй шилжсэн. Sorry, нэгдүгээр салааны хамгийн арын суудалд суугаад хинтээч юу ч ярихгүй ангийн хүүхдүүд нь ярилцаж танилцах гэсэн ч өөрийгөө ерөөсөө нээж өгдөггүй ганцаараа байх нь түүнд бараг илүү амарч юм шиг. Шин сургуульд ялгаагүй өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа нь заримд нь их цантай гэж харагдаж Sorry-гийн талаар хоорондоо жигжүүг ярилцах нь мэдээжийн зүйл. Зүгээр сургуулаас олжвол өмнө нь дээрлэхүүлдэг байсан тэр сэтгэлийн шархан эдгэрчнэ гэж бодсон ч тийм амар байсангүй. Ингээд дасгартлаа уйлангаа ширээний партнаасаа салфетик авах гэсэн чинь гарт нь шал өөр зүйл баригдаад болтгүй. Энэ бол сайн уу гэж хаягдсан нэгэн захиа байлаа. Задлаад уншихад сургуулийн танилцуулга дэлгэрэнгүй дүт замууд байхаас гадна ангийн хүүхдүүдийг хөөрхөн шоколад зурцсан цээжлэхэд амар листүүд бас багш нар бүрийн давуу болон сул талуудыг нэгт нэгэнгүй маш сонирхолтойгоор бичжээ. Тэгээд хэрвээ энэ цагтл таалагдсан бол дараагийн цагтл 819-93 бла бла гэсэн нэг тийм хаяг байдаг. Sorry чи их л сонирхолтой санагдаж заасан газар нь очиод хайж байгаад олчлгүй яах вэ? Хавчуулагдсан хэсгийн номын шүлэг нь захиа бичсэн хүний дуртай шүлэг байх ба ард талд нь энэ номыг хамгийн сүүлд Хоён гэх хүү авсан гэдгийг нь мэдэж авнаа. Хоён гэж тэгэхээр хэн бэ те? Энэ удаагийн захианд цэцэрлэгт ажилдаг мууртай сүний багш хэд-хэдэн туслахуудыг танилцуулж бас дээвэр дээр хятад хоолны газраас нууцаар хоол захиалаад идэж болдог талаар хүртэл бичжээ. Манай охин ч яг хийснийхэн дагуу жижигхэн нүхээр хоолоо аваад дээвэр лөө жирэж өгж гин. Учир нь хоол захиалж идэх нь сургуульд хориотой байт юм байна. Тэгсэж дээвэр дээр нэг сурагч бас ганцаараа хоол идэж гин. Харагдахгүйхэн шиг хоолоо идэнгээ дээвэр дээр ядаг ном сумны талбай дээр нөгөө хүүг харваж байхыг нь харангаа зүхтаад явсан ч тэр хүү бол хэн нэгэн байсныг бол мэдсэн за. Захиа бүрт дараагийн захиа хаан ээж болох таамаглал бичдэг. Тэгээ дараагийн захиа байгаа газар шулмын цэцэрлэг гинэ. Тэг мэдгүй болохоор ангийнхаа охиноос асуугаад заалгаж гин. Яагаад шулмын цэцэрлэг гэсэн гэхээр жилийн өмнө тэрхүү цэцэрлэгт айхтар гал авалцаж галж шатсан юм байна. Гэхдээ маш хурдан сарын дотор л төлжсөн болохоор хинэгний хараал хүрсэн гэд тэгж нэрлэжээ. Дотогш ороход нэг сонин хав харанхуу хажуугаар нь тарган муурнаас цочоод харин муур замчлаад байгаа юм шиг их л гой газар руу дагуулж гин. Тэг үнэхээр гой тансаг газар тайван амгалан мэдрэмж. Энд ирээд Маригольд гих цэцгийг услаад дараагийн захиагаа аваарай гэсэн чинь суны багш гарч ирээд Хоён чамд энийг өгөөрэй гэсэнгээд 3 дахь захиаг нь гаргаж ирлээ. Захианы хажууд захиа агуулж байгаа Хоёны тарж ургуулж хатаасан Маригольд үүнийг нь хандалж уухаар үнэхээр тасархай амттай байдаг гэсэн. Тэгээ суны багш захиа агуулад байгаа хүнийхээ талаар дахиад мэдмээр байгаа эсхийг нь асуусан ч Sorry илүү шунсангүй. Угаасаа дахиад захианууд байгаа болохоор тэр үед нь л мэдгэд хангалттай л гэж байна. Үзэгдэл солигдоход Сингүү тэргүүтэй толгойлогчтой ерөнхийдөө болж утгүй юм хийж явдаг. Тэг хүүхдүүд дээрлэгдэг гарууд харагдана. За энэ ч яах вэ? Sorry-гийн 4 дахь захиа туулайны торон дотор
Хамгийн хөөрхөн нь энэ туулайнууд бүгдээрээ нэртэй, тэг нэрнүүдийн хүртэл бичсэн байдаг. Ингээд туулайнуудаа луунгаар хоолж авах үед харин нөгөө дээр дээрээс нь хүү энэ газрыг чиглээд ирж шүү. Тэгээ ах уу хичээлийн нэг даалгавраа л биелүүлж ийн гэж ботсон байх. Энэ хүүг Донсон гэдэм байна. Сорич танилцаж аваад нөгөө захиа аваалаад байгаа хоёоны талаар асуухад нэг л чив чимээгүй болсноо. Хоёон бит хоёр хизээч найз байгаагүй гэдیں۔ Тэгээ тэрийг их л ууртай дургу байдлаар хэлсэн нь бол анзаарэгдсэн. Соричтэй нэх юм бодохгүй 5 дахь захиагаа ой дотроос хайж ийн. Туулайны хашаанаас ой руу гараад 5 алхаад дараа нь баруун тийш 7 алхаад түүний дараа дахиад 9 алхвал захиа олдно гэсэн ууг нь даанч юусоо олддгүй. Тэгээ яаж ч хичээгээд хэд удаа тавцсан ч байдгүй. Эцэст нь нүдэ аниж бүр сайхан төвлөрч байгаад алхаад заасан газарт нь ирсэн чинь юун захиа. Донсонтой мөргөлдөөд захианы талаар хэлсэн чинь Донсон гайхаад юун захиа яадаг захиа нэтрий гэд болдгоо. Тэнд тэгээд хуучин эвдэрхий автобус байх бөгөөд дотор талын бүр айгүй гоё тогтжуулсан заа эндээс сори захиагаа хайж өгч байна. Энэ хооронд Донсоны 1 жилийн өмнөх үйл явдал гарна. Сингүү тэргүүтээ дээрлэгчид ээлжид нэг хүүхдийн цүнхийг ухаж хэрэгтэй зүйлсээ авч бэлтгэлээ хүртэл тасалж байгаа болохоор энийг нь Донсоныг аргалж өг гэж бараг л сүрдүүлж идэг. Тэгээ Донсон ч энэ үеэр цэцэрлэгийн сүний багштай таарч сүний багш нөгөө эдийг хүүхэд дээрлэгж бас болоогүй тамхи хүртэл татсан гэдгийг нь мэдээд сургуулийн захиргаанд мэдгчиж. Үүнд нь хорсож үзэн яадсан Сингүү тэрхэд сүний багшийн хамгийн хайртай цэцэрлэгийг албаар галдан шатаасан болж таардгаа. Донсон угаасаа энэ бүхнийг мэдж байгаа болохоор Сингүүд уурлаж энэ олстой арай хитэрнэ гэд хөөх юм нь зодтолдох гэж дайрсан ч эцэст нь зодуулаад ойд ганцаархнаа эмороод сууж байхад түүнийг хоёон олж ирсэн байдаг. Уг нь бараг хинч олохооргүй нууц газар байсан ч хоёон гэрэлт цохоор зам заалхан энд иржээ. Үзэгдэл солигдоход сори үлдсэн захиаг нь олцсон Донсонтай юм ярих гэж оролцсон ч нилээн хажиг өөрөөсөө бас л түлхэж шүү. Уг нь тэр захианд нэг түлхүүр байсан. Тэг юуны түлхүүр гэдгийг нь мэдэхгүй болохоор ангийн охтуудтайгаа ярилцж байхдаа хоёон эдний анги байсан нь бүр болоогүй Донсонтай сайн найзууд. Тэгээд одоо шилжээд гадаад руу цагаачлаад явсан талаар нь сонсоод Донсонтай уулзахаар очиход нөгөөх нь автобусын доторх өөрийн гэсэн бүх эд зүйлээ бүгдийг аваад ахиж энд хизээч ирэхгүй чи ганцаараа ашигла гэд явах чинь. Ингээд үзэгдэл хоёон Донсон хоёрын жилийн өмнөх үйл явдал руу шилжнэ. Донсонд сүний багш хүртэл санаан зовоод идэх уух зүйл хүртэл хоёонд өгөөд явуулжээ. Анх удаа тэр тусмаа үгч дуурдгүй ангийн хүүхэд хоёоны хажууд Донсон уйлсандаа үнэхээр их хичээж байсан ч сэтгэл нь үнэхээр их тайвширсан бололтой. Донсон цэцэрлэгийг ингээд өөрийгөө шатаасан гэж хутлаа хэлсэн нь цаашид Сингүүтэй орооцолдохгүй гэсэндээ тэр мэдээж энэ үеэс эхлээд Донсон хоёр бүр өдөр бүр хамтдаа байж бүхэл зүйлсээ хамтдаа хийж үнэхээр сайн найзууд болсон юм байна. Ном сум харуулахыг хүртэл хоёон зааж өгсөн болж таарсан. Захианд байсан бүх газруудаар хамтдаа хөгжилдөг байсан. Даанч нэг л өдөр хоёон Донсон хэлэхгүйгээр бүх зүйлээ аваад шилжээд явцсан. Тийм болохоор л Донсон өөрийг нь сайн найзаа гэж боддгоо түүний хувьд үн цэнэгүй нэгэн байсан гэж өдийг хүртэл ойлгосоор ирсэн. Харин сори Донсонд нөгөө түлхүүрийг харуулхад дээвэр дээр ядаг ном сумны талбайны өрөөнд байх хоёоны шүүгээний түлхүүрээдийн. Тэгээ энэ удаа захиа нь сорид биш Донсонд иржээ. Цүнхэнд авч явахад авсаархан аялал зугаалгаар мөн хичээл сургуульдаач авч явах боломжтой гүзээлтгэнтэй плаг тандраа та бүхэн GS25, CU, FS, Daiso, Mini Market-ууд мөн Abico нэрийн дэлгүүрүүдээс авах боломжтой. 블랙 산다. 블랙 산다. 블랙 산다. 블랙 산다. 블랙 산다. Захианд юу ч хэлэхгүй явсан дуучлаарэ. Гэхдээ ихцэлж хараад салах ёс хийхийг хүсээгүй. Учир нь хизээ нэгэн өдөр хамгийн сайн найз чамтайгаа эргээд уулзах болно. Чиний сайн найз хоёон гэсэн маш богинохон хэрнээ сэтгэл шингэсэн захиа байдаг. Хэдий богинохонч гэлээ яг л энэ үгсийг хүлээж байсан мэтэл Донсон чимээгүйхэн дотроо баярлаж дахин уншсаар байлаа.
Энэ өдрөөс эхлэн Сори Донсоо хоёр маань найзууд болсон. Хичээлээ тараад захиа хайдаг нэг том ажилтай. Даанч 7 дахь захиа цэнхэр хадны дор зуслангийн талбайд байх байсан ч саяхан цөөрөм рүү тэр хадыг нь хийжиж. Тэгэхээр одоо захиаг олохын тулд манай хоёр цөөрөм рүү орох болох нь. Хайгаад лайлаа. Олоход их л амаргүй юм. Гэхдээ цөөрөм доторх тэр үзэсгэлэнтэй нэгэн ертөнц бол үгээр хэлхийн аргагүй. Эцэст нь нэлээд том хадны доороос захиаг олдогч усан дотор удаан байсан учраас бэхэн нийлэгдээд нороод уншихын аргагүй болжээ. Гэхдээ Сүний багш хормын төдийдл ямар нэгэн уусмал бэлдэж хэд хоногийн дараа захиа уншигдах боломжтой болох юм байна. Удалгүй бүсийн аврах шалгаруулах тэмцээн болох гээд ангийн охин Сугион нь волейболын тэмцээнд үнэхээр амжилттай оролцож Донсон ч ялгаагүй ном сум харуулах тэмцээндээ амжилттай. Манай энд ч бүр нэлээд татан болцсон байгааз. Удалгүй нөгөө норсон захиа нь унших боломжтой болж дараагийн захианы сэжүүрээ манай хоёр олоод уурын зуухнаас олж авдаг. Гэхдээ энэ үеэр Донсон харуулах бэлтгэлтэй байсан болохоор манай хоёр үг нь хичээл тараад хамт уншихаар болсон юм. Гэхдээ Сори бүр үнэхээр чин сэтгэлээсээ тэр захиаг уншмаар санагдаад ерөөсөө л захиагаа л бодоод тэгээ онгоолгоо үзсэн чинь захиа биш. Англи хэлний улирлын шалгалтын хариу тест байдیں۔ Энийгээч Донсонд хэлээд угаасаа хин нэгэн материал хулгайлсан байх магадлалтай. Ямар ч тач захиагаа авах гээд дахиад очсон ч нөгөө Сингүү чинь захиаг нь авсан. Та нарт миний юм байгаа. Тэрүүгээрээ солио хойлоо ингээд хичээл хуулах чийж бүр үнэн даварцсан энэ бүр. Харин Сори бол энэ бүх асуудал өөрөөс нь л болсон. Өмнөх сургууль дээр ч гэсэн ер нь дандаа л өөрийгөө азгүй гэж бодоод арай гэж найзлсан Донсон хүртэл түүнээс холдохгүй гэж айгаад гэртээ ирэхэд өмнөх сургуулийн сайн найз Жиминээс нь удаах хугацааны дараа захиа иржээ. Жими шинэ сургуультай ирээд баг-багаар тасаж найзуудтай болж байгаа. Өөрөө дээрлэхүүлээгүй ч тэнд ч ялгаагүй дээрлэхэлд байсаар байдаг. Харахад үнэхээр аимшигтай. Жими харин нэг удаа энэ бүхнийг тэсэлгүй дээрлэхүүлж байгаа хүүхдийг өмөрч түүнийг даган бусад ангийн найз нар нь өмөрснөөр тэдний ангид дээрлэхэлд дарамт гадуурхалт гэх зүйл байхгүй болжээ. Жиминээс тэр их хүч гарсан Сори өөрийг нь дээрлэхүүлж байхад аварсан явдал. Тиймээс Сорид ямар их баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн захиа байдаг. Саяхан л сэтгэлээр унаад байсан Сори өөрийгөө зөв зүйл хийсэн гэдгийг мэдээд найздаа бас өөртөө баярлаж асгартлаа л уйлж байна. Бас манайх хоёр ярилцаад хоёоны захиаг тэгж сольж авахгүй байхаар шийддэг. Угаасаа тийм замаар авах юм бол хоёоонч дуртай байхгүй л авах байсан баг. Гэхдээ нэг зөвүүн санаа бол бодож болсон. Тэр нь юу вэ гэхээр Сингүүд шалгалтын хариуг өгч байгаа юм шиг дүрсгэн. Сингүү хоёоны захиаг өгөхгүй нүдэн дээр нь шатаах мөчөд өмнө цэцэрлэг шатаасан шалгалтын материал хуулсан талаар Донсон энэ хоёр маргалдаж бурууга хүлээсэн яриаг нь дуу хураагуур дээр бичиж аваад тэ сайхан зүхтэн штэ. Хүүхдүүд байгаа цуслангийн хэсэг рүү хайртахад тэг гайтай юм шиг Сингүүгийн гар хөл нь хамгаалаад нөгөө хуурцгийг нь авцсан гэсэн ч үгүй. Тэр нь зүгээр л хуурамч байсан. Албаар хүүхдүүдийн нүдэн дээр жинхэнэ хуурцгийг тоглуулад ёстой банталт өстэй. Ингээд нэг их удалгүй Сингүү сургуулаасаа хөгцсөн. Харин Сори нөгөө усанд орсноос хойш халуураад би энэ тавгүй байсан болохоор шууд эмнэлгийн зүг. Найзууд нь тэгээд аюу хөөрхөн сэтгэлээрээ дэмжсэн байдаг заа. Энэ үед гинэт Донсоны толгойд дон гэж бодол орж ирж байна. Юу вэ гэхээр Сори өмнөх цагтлуудаа ямар газраас олсон бэ? Тэр газрууд нь өмнө нь хоёоон Донсон хоёр дандаа хамтдаа тоглож цагийг өнгөрөөдөг газрууд байсан ба дараагийн захиа бол Донсон жилийн өмнө өвдгөө тэврээд уйлаад сууж байсан газарт байгаа гэдгийг мэдэж авнаа. Тэгээ нөгөө захиагаа олсон даруйда Донсон асгартлаа уйлаад Сори руу ярьж байна. Учир нь хоёоон гадаад руу цагаачлахаар яваагүй. Тэр багтаа маш хүнд өвдсөн бөгөөд өвчнөн дахин сэдэрч эмчлүүлэхээр л явсан байна. Маш хүнд хагалгаа болохоор найзуудаа хэлхээс ч өөрөө айсхан байх л та. Тэгээ энэ нь болохоор амьд гарах магадлалтай үгүйгээ ч мэдгүй гэсэн үг. Тэгэхээр сүүлчийн захиа эмнэлэгт байгаа. Учир нь хоёоон Сориг угаасаа шилжиж ирнэ гэдгийг мэдчихсэн. Одоо тэдний багын үйл явдал гарна. Сори багтаа маш бие муутай хүүхэд байсан болохоор эмнэлэгт их л удаан хэвтэж эмнэлэг баг гэрн болсон гэсэн үг. Тэнд хамт хэвтжсэн энэ даруухан бомбайсан хүү бол хоёоон. Сори багтаа их аттай, хөгжилтэй, нийтж хүүхэд байсан бол хоёоон яг эсэргээрээ хамгийн даруухан баг юм ярьдгүй ичимхий хүүхэд ээжээ.
Энэ үед манай хоёр анх удаа бие биенээ харж танилцсан бөгөөд ёстой ганцаардсан эмнэлгээс айдаг айцтай хоёоныг сорил аварч сонь содон зүйлс үзүүлж хөгжилтэй жаргалтай байлгадаг байсан. Сори зарим өдөр эрчим тэмжилгээ хийлэгдэг байсан ч найз хоёоныгоо огт мартахгүй үргэлжил сэтгэлийн дэм өгдөг байж ингээд удалгүй сори эмнэлгээс явхаар болоход хоёоо маш их уурн хурж гомдож учир нь одоо дахиад л ганцаараа үлдэнэ гэхээс өгтлээ айж зөндөөл уйлж ийн хөөхийдв. Найзаагаа тэг юу ч хэлэхгүй явчлаа гэж бодсон ч сори найздаа эрүүл энхийг хүсээд дараа дахин уулзах хөөхөн зурус үлдээсэн байсан. Энэ үеэс л эхлээд хоёон өөртөө итгэлтэй болж сорид насан туршдаа талархаж явдаг болсон. Тийм болохоор явхаасаа өмнө сориг ангид нь шилжиж ирэхийг мэдээд багшаасаа заавал миний суудал дээр суулгаад өгөөч гэж хүртэл гуйсан болж таардаг. Тэгжиж л тэр захиануудыг үлдээсэн ч олоосай бас битгий олоосай гэж хүссэн. Мэдээж сайн найз донсундаа өөрийгөө хэцүү байгааг мэдэгдвэл түүнд ямар хүнд тусна гэдгийг хүртэл бодож үзсэн. Эцэст нь сори сүүлийн захиаг олоход яг одоо хоёон хаана хаалганд орж эмчилгээ хийлгэж байгаа талаар байдаг. Сүүлчийн захиаг олсноос хойш 4 хоногийн туршид манайх хоёр хоорондоо нэг ч үг дуураагүй. Мэдээж тэд одоо хоёон руу явж байна. Хагалгаан амжилттай болсон байгаасай, эрүүл болсон байгаасай гэж л дотроо хин залбирж байгаа. Нокууд ирээд хоёон манай хоёрыг хүлээж айсан юм шиг л харин донсон хоёоныг харсандаа итгэж чадахгүй. Хоёон ч гэсэн ингээд найзуудаагаа эрен чинээ бодог байх. Гэхдээ эрен гэж итгэж хүлээсэн ч байх. Ингээд хоёоны хагалгаа амжилттай болж сургуульдаа эргэн орж төгсөлтөө хийж манай 3 хөөрхөн найзын нөхөрлөл үргэлжилж аз жаргалтай байгаагаар манай анимашн тусаж байна. Your Letter-ийн гол утга санаа нь зөвхөн захидлын нууцыг тайлах тухай биш, харин жижигхэн сэтгэл, халуун дулаахан үг, хин нэгнийг анзаарах чин сэтгэл хүний амьдралыг өөрчилж чаддаг гэдгийг харуулдаг. Мөн өнгөрсөн шарах ганцаардал айцыг найз нөхөд бусдын дэмжлэгийн ачаар даван туулж болдгийг өгүүлж байгаамаа. Энэхүү анимашн нь надад нэг зүйлийг бүр маш хүчтэй ойлгуулсан. Бидний хэлсэн ганцхан урам зоригийн үг, багахан сэтгэл хин нэгнийг чин сэтгэлээсээ сонсож дэрэгдэн байх тэр мөч бидэнд магадгүй өчүүхэн мэт санагдаж болох ч нөгөө үндэ амьдралаа цаашид үргэлжлүүлэх хүч, итгэл, инээмсэглэх шалтгаан болж чаддаг. Тиймээс найз нөхдөө хайрлаж, тэднийгээ анзаарч сайхан үгсээ бити харамлаарай. Магадгүй өнөөдөр таны хэлсэн ганцхан сайхан үг эсвэл дэрэгдэн зүгээр л хамт байсан тэр хэдхэн минут хин нэгний амьдралыг бүхэлд нь өөрчилж мэднэ. Чиний амьдралыг илүү их гэрэл гэгээтэй өнгөлөг болгож байгаа хайртай найзуудаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээрэй. Тэгээ дараагийн гайдаараа уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь та нарч бас надад маш их урам зориг өгдөг юм шүү. Зүрх. Шинэхэн гайд маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ тун утгагүй хичээл сургууль орлоо манайхаа. Тэгэхээр та бүхэн Black Thunder-ын үзүүлэлттэй төрлөөс нь найзуудад айлах юм бол маш их баярлан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ дараагийн контентоор уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь.